Өнөөдрийн хичээлээр бид IELTS аян бичих болон ярих хэсэгт оноог өндөрсгөхөд чухал үүрэг гүйцэтгэх маргааныг няцаах ур чадвар буюу concession болон counter arg хийх аргыг наривчлан судална. Энэ бол таны академик болон илтгэх чадварыг дэвшлүүлэх гол түлхүүр юм. Эхлээд concession буюу булт хийх тухай ярилцъя. Concession гэдэг нь таны маргааны эсрэг талын саналыг хэсэгчлэн зөвшөөрөх явдал юм. Энэ нь таны маргааныг илүү бодиттой, гүн гүнзгий болгож харуулдаг. Таныг аливаа асуудлыг олон талаас нь харж чаддаг болохыг илтгэнэ. Concession хийхд ашиглах хэд хэдэн чухал хэлхүүд байдаг. Эдгээрийг ашигласнаар таны яриа болон бичгийн хэв маяг илүү уян хатан цогц болно. Жишээ нь while it is true that public transportation reduces carbon emissions, its current infrastructure often fails to meet the demands of a growing population гэх мэтээр ашиглаж болно. Харин одоо counter arg буюу эсрэг маргаан үүсэх тухай ярилцъя. Энэ нь та concession хийсний дараа өөрийн үндсэн байр суурьа дахин баталгаажуулж эсрэг талын саналыг няцаахыг хэлнэ. Ингэснээр таны маргаан илүү гүнзгий, ятгах чадхуйц болдог бөгөөд таны critical thinking чадварыг илтгэн энгийн няцаалт болон академик няцаалтын ялгааг харцгаая. Band 6.1-ийн түвшинд yes. Some people say that, but I think it's wrong because гэх мэт энгийн өгүүлбэрээр маргадаг. Харин Band 8.5 түвшинд бид while it is understandable that some people prioritize individual freedom, this perspective often neglects the collective well-being and social responsibility inherent in a thriving community гэх мэт илүү цогц бүтцийг ашиглана. Энэ нь таны үгсийн баялаг, дөрмийн хэрэглээг илтгэнэ. Одоо бидний сурсан зүйлээ дасгал хийж баттгая. Асуулт: зарим хүмүүс хиймэл оюун ухаан олон ажлын байрыг үгүй хийн гэж үздэг. Та энэ саналыг хэрхэн зөвшөөрөөд дараа нь хиймэл оюун ухааны ашиг тусыг онцлон няцаах вэ? Энэ дасгалыг хийснээр та concession болон counter arg аяг хэрхэн зөв хослуулахыг ойлгоно. Таны няцаалгын аргументыг илүү мэргэжлийн болгохын тулд зарим нэгэн advanced connector үгсийг сурцгаая. Үүнд nonetheless, conversely, albeit зэрэг үгс орно. Жишээ нь nonetheless гэдэг нь гисэн хэдий ч гэсэн утгатай бөгөөд өмнөх санаатайгаа эсрэгцүүлэн шин санаа илэрхийлэхэд ашиглагддаг. Өнөөдрийн хичээлээр бид concession болон counter arg хийх ур чадварын нарийн ширийн зүйлийг хэлэлцлээ. Эдгээр аргументын стратегийг эзэмшснээр та IELTS аян шалгалтад өндөр оноо авахаас гадна бодит амьдралд ч илүү ихтэйгээр маргаан мэтгэлцэн хийх чадвартай болно. Баяртай.